にちは。今日は4月9日木曜日です。それでは第18課の標準問題の答え合わせをしましょう. Өдрийн минь хүүхдүүдээ өнөөдөр 4-р сарын 9 пүрэв гараг. За энэ өдрийнхөө хичээлээр 18 дахь хичээлийн нийт баттгах дасгалын тестийн хариуг тулгана.答え合わせхариу тулгах. За標準問題дасгалын ажил дээр нийт 8 дасгал өгсөн байгаа. Тэрний нэгдүгээрх нь үйл үгийг тохирох хэлбэрт хувиргах юм хүснэгтэй дасгал байгаа. Нийт 14 үйл үг өгсөн байгаа. Зарим үйл үгийг мас хэлбэрт, зарим үйл үгийг тойлогчийн хэлбэрт хувиргана. За ингийн тулд үйл үгийг бүлгээр нь ялгаж мэддэг сурцсан байх ёстой. За бүгдээрээ хамтдаа хувиргаад явъя. За жишээ ажиглая. Мимас үзэх мирү. За тойлогчийн хэлбэр нь мирү. Энэ нь бол 2 дугаар группийн үйл үг тийм ээ. За 1 кайшимас. Кайшимас. Буцааж өгөх. За энэ бол 1 дугаар группийн үйл үг учраас тойлогчийн хэлбэр нь кайсу. Кайсу болно. 2 үнтэн сүрү. Үнтэн сүрү. Жолоо барих, жолоодох гэсэн үйл үг байна. Сүрү буюу 3 дугаар группийн үйл үг учраас тойлогчийн мас хэлбэр шилжихдээ үнтэн шимас. Үнтэн шимас болно. 3 мачимас. Мачимас хүлээх гэсэн 1 дугаар группийн үйл үг байна. Тойлогчийн хэлбэр дээр мацу. Мацу болно. 4 стэру. Стэру хаях гэсэн үйл үг нь. Энэ бол 2 дугаар группийн үйл үг. Тийм учраас мас хэлбэрт хувиргахдаа стэмас. Стэмас болно. 5 декиру. Декиру чадах, болох гэсэн утгатай үйл үг байна. 2 дугаар группийн үйл үг учраас мас хэлбэр дээр декимас. Декимас болж хувиргана. 6 исогимас. Исогимас яарах, түргэвчлэх гэсэн утгатай үйл үг байна. За энэ бол 1 дугаар группийн үйл үг учраас тойлогчийн хэлбэр дээр исогу. Исогу болох нэ. 7 ясуму. Ясуму амрах. За 1 дугаар группийн үйл үг мас хэлбэр дээр ясумимас. Ясумимас болно. 8 каймас. Каймас солих, өөрчлөх гэсэн утгатай 2 дугаар группийн үйл үг байна. Тойлогчийн хэлбэр дээр кайру. Кайру болно. За 9 арау буюу угаах гэсэн утгатай үйл үг 1 дугаар групп. За мас хэлбэр дээр араймас. Араймас болжээ. 10 абимас. Абимас буюу өөр дээрээ асгах, одоо ус асгах, шингээх гэсэн утгатай 2 дугаар группийн үйл үг. За бид нар шүршүүрт орох гэж бас орчуулдаг. За энэ үйл үг 2 дугаар группийн үйл үг учраас тойлогчийн хэлбэр дээр абиру. Абиру болох нэ. 11 асобу. Асобу тоглох, наадах, зугаацах гэсэн утгатай 1 дугаар группийн үйл үг. Мас хэлбэр дээр шилжихдээ асобимас. Асобимас болно. За 12 ширимас буюу мэдэх, ойлгох гэсэн утгатай үйл үг байна. Энэ нь тойлогчийн хэлбэр дээр ширү. Ширү болно. За ширү гэдэг үйл үгийг харахдаа ингээ хэлбэрийн хувьд бол 2 дугаар группийн үйл үг шиг байна тийм ээ. Рүүгийн урд и үсэг байна шүү дээ ширү. Гэхдээ дөрвөн бусаар одоо 1 дугаар группт харьяалагддаг 13 өргөн хэрэглээний 13 үгийн үйл үгийн нэг шүү. Тийм учраас ширү гэдэг үйл үгийг сайтар тогтоож аваарай. За 14 кариру. Кариру зээлдүүлэх гэсэн утгатай 2 дугаар группийн үйл үг. Мас хэлбэр шилжихдээ каримас. Каримас болох нэ. За 14 дугаар үйл үг байна. Кимас. Кимас ирэх гэсэн утгатай. За энэ бол 3 дугаар группийн үйл үгийн 2хан үйл үг байдгийн нэг нь тийм ээ. Тойлогчийн хэлбэр дээр күрү болно. За 1 дугаар дасгалыг сайтар ажиглах юм бол багш нь энэ улаан тэмдэглэгээр дандаа үйл үгийн 1 дугаар группийг үйл үгүүдийг тэмдэглэсэн байна. За ногооноор 2 дугаар группийн үйл үгнүүдийг тэмдэглэсэн байна. За энэ цэнхэр нь 3 дугаар группийн үйл үг ахна. За 2 дугаар
2 дугаар ажил бол нөхцөл нөхөх ажил. За нөхцөл нөхөхдөө бүгдээрээ эхлээд өгөгдсөн үгнүүдийг их сайн ойлгох хэрэгтэй. Үгээ ойлгоод тэгээд хооронд нь одоо ямар нөхцлөөр холбох вэ гэдгээ бодвол энэ одоо нөхцөл нөхөх дасгалыг хийхэд их түн болж өгдөг. За бүгдээрээ жишээг хамтдаа уншъя. 1週間に2回プールで泳ぎます。1週間 нэг 7 хоног 2回 2 удаа. Тэгэхээр 1 7 хоног 2 удаа гэдэг үгийг 1 7 хоногт 2 удаа гэж нөхцлөөр холбол их зүгээр тийм ээ. Тийм учраас цаг хугацааны ард одоо ДТ гэдэг нөхцөл болж ордог. 1 авсан байна. Тэгээ 2 удаа усан санд очино. 2 удаа усан санд очиход энд бол ямарваа нэг тийм нөхцөл байх шаардлагагүй байна. Тэгээд сэлдэг. Хаана сэлдэг юм бэ? Усан санд тий. Тэгэхээр усан санд гэдэг одоо газар байршил дээр харьяалж байгаа учраас бүгдээрээ Д нөхцөлийг авах хэрэгтэй байна. За 1-р дасгалыг ажиллая. この図書館の本は2週間借りることができます. Энэ номын сангийн номын 2-7 хоног зээлж болдог гэж. За энэний нөхцөлийг нөхөхдөө бүгдээрээ эхлээд декимас гэдэг үг авах нь. Декимас гэдэг үг ямагт уртаа га нөхцөл авдаг шүү дээ. За тэгээд өгүүлбэрхээ утгаар үзэхээр 2-7 хоног зээлж болдог. 2-7 хоног зээл хоёрын хооронд ямарваа нэг одоо нөхцөл бол тавих шаардлагагүй учраас энэ дээр бац буюу x тэмдэглэлийг тавьсан байна. За 3. 2. 春はこの公園お花見できます. За яг байгаа үгнүүд орчуулвал хавар энэ цэцэрлэг хүрээлэн цэцгийн баяр болдог гэж. За тэгвэл бүгдээрээ болох гэдэг үгээс ямагт га нөхцөл байдаг учраас энд га тавина гэж бодно. За тэгээд цэцэрлэгт хүрээлэн цэцгийн баяр хоёрыг яаж холбох вэ гэхээр энэ цэцэрлэгт хүрээлэнд тий цэцгийн баяр хийж болдог гэсэн утга санаа гарч ирэх гээд байна да. Тийм учраас энд бас газар байшил заасан учраас хамаатуулах Д нөхцөл ахна. この春はこの公園でお花見ができます. Хавар энэ цэцэрлэгт хүрээлэнд цэцгийн баяр хийж болдог гэсэн санаа гарч ирж байна. За 3 дугаар өгүүлбэр байгаа үгнүүдийг уншъя. Крисмас前にカードたくさん書きました. За орчуулъя. 100 сарын баяр өмнө мэдчилгээ карт их бичсэн. За энд 2 дүрэн байна тийм ээ. Майны 18 дугаар хичээлийн майны буюу тэгхийн өмнө, ингийн өмнө гэсэн хэлбэр. За хэрвээ үйл үг майны гэдэг үгний өмнө үүлэг орвол толгич хэлбэр дээр нэр үг байх юм бол ноож хэрэглэнэ. Цаг хугацаа байвал ямарваа нэгэн жиргэлэхгүй гэж сурсан байгаа. Тийм учраас Крисмас гэдэг нь 100 сарын баяр. Нэр үг учраас энд ноо. Тэгээд юуг бичсэн бэ? Мэдчилгээг бичсэн. Хэр зэрэг бичсэн? Их бичсэн. Бичих энэ хоёрын хооронд нөхцөл байх шаардлагагүй учраас ингэж ийм байдалтай нөхүүлэх зүгээр. Крисмас но майни кадо о такусан какимашта. 100 сарын баярын өмнө мэдчилгээ картыг их олныг бичсэн гэсэн утга. За 4. Аташи шүми хана шашин тору кото дес. За байгаа үгнүүд орчуулъя. Би хобби цэцэг зураг авах юм. Юу авах юм бэ? Юуг авах вэ? Зургийг авна. За энд бол хамаатуулсан тийм. Заахын тийм ялгал авах хэрэгтэй. Цэцэг зураг хоёрыг яаж холбох вэ? Юуны зураг юм бол цэцэгний зураг. Тэгээд хобби би. Тэгэхээр одоо би хобби гэхийг чинь миний хобби гэж бодвол их зүгээр тий. Тэгэхээр энд ноо байх нь. Тэгээ миний хобби бол гэд хамаатуулж байгаа баа нөхцөл гарч ирнэ. Аташи но шүми ва хана но шашин о тору кото дес. Миний хобби бол цэцгийн зургийг авах явдал юм. За 5 дугаар өгүүлбэр. 10年前にフランス語習いましたがもう忘れました。ですから今は話すことできません. За
байгаа үг орчуулъя. 10 жил өмнө Франц хэл сурсан боловч гэдэг энэ га орж ирж байна. Энэ га. Тэгээд мо васаремашта аль хэдийн мартчихсан. Дискара. Тийм учраас имава одоо бол ханасу кото ярьх явдлыг ярьж чадахгүй. За бүгдээрээ дөрмөө санана. Дикимас гэдэг үглэг ямагт га нөхцөл авдаг учраас энд га. За тэгээд хоёрдугаар дүр. Майни буюу тэхийн өмнө те цаг хугацаа заасан үг орох юм бол нөхцөл тайхгүй гэж бүгдээрээ сурсан. За тэгээд энэ о нөхцөлийнх нь ойлгомжтой. Юуг сурсан юм бэ? Франц хэлийг сурсан. Зааханд ялгал орж ирнэ. За өгүүлбэрээ гүйцээж уншъя. 10年前にフランス語を習いましたがもう忘れました。ですから今は話すことができません。10 жилийн өмнө Франц хэл сурсан боловч аль хэдийн мартчихсан. Тийм учраас одоо ярьж чадахгүй болох нь байна. За 3 дугаар дасгал. Үйл үгийг тохирох хэлбэрт хувиргаад өгүүлбэрийг гүйцээнэ. За ингэхдээ бүгдээрээ хаалтанд байгаа үйл үг. Энэ хаалтанд байгаа үйл үгийг хувиргана. Хаалтанд байгаа үйл үг нь мас хэлбэрээр өгөгдсөн байгаа даа. Энийг бүгдээрээ тохирох хэлбэрт хувиргах нэ. За тэгээд хаалтнаас гадна өгүүлбэрийн төгсгөлд байгаа хэлбэрийг харах юм бол котога декимас гэдэг хэлбэр орсон байна. За энэ бол 18 дугаар хичээлийн гол дүрэн болох чадах хэлбэр байна те. Чадах хэлбэрийн өмнө үйл үг дандаа тайлбарчгийн хэлбэрээр байдгийг санаарай. За жишээг хамтдаа уншъя. Гупта-сан ва ироиро на куни но рёри о цукуру кото га декимасу. Гупта-сан бол янз янзын улсын хоолыг хийж чаддаг гэсэн өгүүлбэр. За нэгдүгээр өгүүлбэрийг харъя. Нан метр гурай ойогимасу. Ойогу кото га декимасу ка? Хэдэн метр орчим сэлж чадах вэ? 2. Наканака канжи о обоимасу гэдэг тайлбарчгийн хэлбэр дээр обоиру. Тэгээд наканака канжи о обоиру кото га декимасен. Огт ерөөсөө ханд цээжлэж чадахгүй байна гэсэн өгүүлбэр болж байна. За 3 дугаар өгүүлбэрийн хаалтанд байгаа үйл үгийг харъя. Хайримас. Хайримас гэдэг үйл үгийн хэлбэр нь хайру болно шүү дээ. Тийм учраас өгүүлбэрийг гүйцээж уншвал имото ва сакура дайгаку ни хайру кото га декимашта. Эмэгтэй дүү маань Сакура их сургуульд орж чадсан. За 4-р өгүүлбэр. Кингаку шимас гэдэг үйл үгийн тайлбарчгийн хэлбэр нь кингаку сүрү. За өгүүлбэр уншъя. Коко ва аса 10 жи кара кингаку сүрү кото га декимасу. За энэ газар нь өглөө 10 цагаас эхлээд үзэж сонирхож болтгоо гэж. 5. За окимас гэдэг үйл үг нэгдүгээр группийн оку буюу тавих, орхих гэсэн утгатай үйл үг байна. Симай desu kara оки цукуэ о оку кото га декимасен. Давчин учраас том ширээ тавьж болохгүй, тавьж чадахгүй гэсэн утгатай байна. За 4-р дасгалыг хамтдаа харъя. За мөн л одоо чадамж хэлбэр дээр энэ өгүүлбэрийг гүйцээх дасгал байгаа. За 1-р өгүүлбэр. Ажиллахаас өмнө жишээг хамтдаа ажиллая. Коно нимоцу ва карui desu kara hitori de motsu koto ga dekimасу. Энэ ачаа хөнгөн учраас ганцаараа барьж явж чадна. За энэ дээр үйл үг нь тайлбарчгийн хэлбэр дээр басан байгаа ганцаараарай. 1. Канжига вакаримасен кара нихонго но шинбун о йому кото га декимасен. Ханз мэдэхгүй учраас Япон хэлээр сонин уншиж чадахгүй гэсэн өгүүлбэр болно. 2. Интернетто де концерто но чикетто о кау кото га декимасу. Интернетээр концертын тасалбарыг худалдаж авч болдог. Худалдаж авч чадна гэсэн үг байна. 3. Осаке о номимашита кара курума о унтен сүрү кото га декимасен. Арх уусан учраас машин жолоодож
写真を撮ることができます. За энэ болохоор гар утсаар зураг авч болно. За энийг декимасен гэж бичсэн байсан ч болохгүй гэсэн утгаар тийм. За үргэлжлүүлээд 5 дугаар дасгал нь энэ хойно байгаа дөрвөлжинд байгаа үйл өгнүүдийг эхлээд сонгоод тэгээд тохирох хэлбэрт нь хувиргаад энд өгөгдсөн 3 үйлбэрийг гүйцээх дасгал байгаа. За бүгдээрээ жишээг нь эхлээд харъя. Ямада-сан no shumi wa utao koto desu. Ямадагийн хобби бол дуу дуулах юм. За бүгдээрээ сонирхол хоббигоо дэлгэрэнгүй хэлэхдээ үйл үг ашигладаг. Үйл үг ашиглахдаа үйл үгээ толь бичгийн хэлбэрээр авчираад хойно котога декимас гэдэг залгуурыг залгадаг шүү дээ. Тийм учраас энэ хөснөгтөнд байгаа мас хэлбэр дээр байгаа үйл үгийг сонгохдоо толь бичгийн хэлбэрээр шилжүүлж энд авчирч тавина гэдгийг анхаарах нь. За нэгдүгээр өгүүлбэр. Огава-сан no shumi wa piano o hiku koto desu. Огавагийн хобби бол төгөлдөр хуур тоглох юм. 2. Сантос-сан no shumi wa ryori o tsukuru koto desu. Сантосгийн хобби бол хоол хийх юм. 3. Watashi no shumi wa gaigoku no kitte o atsumeru koto desu. Миний хобби бол гадаад улсын маркийг цуглуулах юм. За бүгдээрээ сайтар ажигласан бол хикимас гэдэг үйл үг энэ дээр хику толь бичгийн хэлбэр дээр орсон байна. Цукуримас гэдэг үйл үг толь бичгийн хэлбэр дээр цукуру болсон байна. Ацумемас гэдэг үйл үг толь бичгийн хэлбэр дээр ацумеру болсон байна. За үргэлжлүүлээд 6. За бүгдээрээ энэ дөрвөлжин хөснөгтөнд байгаа өгүүлбэрийг доорх өгүүлбэртэй нийцүүлж зөв харгалзуулах ёстой. За дасгалаа ажиллахын өмнө хөснөгтөнд байгаа өгүүлбэрүүдийг уншаад ойлгоё. 1A. Денки о кишите кудасай. Гэрлээ унтраагаарай. B. Зэхи муу ичидо Ямада-сан ни aitai desu. Заавал дахиад нэг удаа Ямадагайтай уулзмаар байна. C. Оинори о шимасу. Залбирдаг. D. Генкиндэ хараатте кудасай. Бэлэн мөнгөөр төлөөрэй. E. Усаке о номанайдэ кудасай. Арх битгий уугаарай. F. Ширё о ацуменакерэба наримасен. Материал цуглуулахгүй бол болохгүй. За ингээд та хэд ажиллахдаа эхлээд энэ өгүүлбэрүүдээ ойлгоод доор нь өгүүлбэрийн доор орчуулга бичсэн байжгаад за ингээд үндсэн өгүүлбэрийг хараад харгалзуулах нь. За жишээг нь бүгдээр харъя. За жишээг нь ажиглахад хаалтан дотор бас үйл үг өгсөн байна тийм мас хэлбэрээр. Тэгээд хойно дандаа майни гэдэг залгуурууд байна. Майни гэдгийн өмнө өмнөх дасгал дээр багш нь хэлсэнчлэн үйл үг хэрвээ майни гэдэг үгний өмнө орох юм бол толь бичгийн хэлбэрээр заавал ордог. Тийм учраас энэ хаалтанд байгаа бүх үйл үгийг толь бичгийн хэлбэрлүү шилжүүлэх нэ. За бүгдээрээ нэгдүгээр өгүүлбэр хамт ажиллая. Heya o demasu. Толь бичгийн хэлбэр нь дээр болно. За тийм учраас өгүүлбэрээ гүйцээх юм бол Heya o deru mai өрөөнөөсөө гарахын өмнө яах вэ? Дээрх өгүүлбэрийг санах нь байна тийм. A буюу денки о кишите кудасай. Гэрлээ унтраагаарай. Өрөөнөөс гарахынхаа өмнө гэрлээ унтраагаарай. Болно. 2. Курума о унтен шимасу. Унтен шимасу толь бичгийн хэлбэр нь унтен сүрү. За курума о унтен сүрү майни усаке о номанайдэ кудасай. Өөрөөр хэлбэл машин жолоодохынхаа өмнө арх битгий уугаарай гэсэн утгатай болж байна. 3. Репото о какимасу. За майнигийн өмнө заавал толь бичгийн хэлбэр учраас репото о каку майни. За илтгэл бичгийн өмнө яах вэ? Дээрх өгүүлбэрүүдээ санана. F буюу
ширио ацуминакиреба наримаsen. Илтгэл бичийнхаа өмнө материал цуглуулахгүй бол болохгүй. 4. Индоэ кайримас. Энэ этгийг рүү харина. Кайримас. Кайру толгч хэлбэр. За, Индоэ кайру майни дээрх өгүүлбэрээ санана. Зэхи мо ичидо Ямада-сан ни aitai desu. Энэ этгийг рүү харихынхаа өмнө заавал нэг удаа Ямада гуйтай уулзмаар байна. Болох нэ? За, 7 дугаар дасгал ажил байна. Хоёр янзын харилцан яриа байна. За, бүгдээрээ энэ дасгалыг ажиллахдаа мэдээж энэ хаалтанд байгаа үйл үгийг тохирох хэлбэрт хувиргаад тэгээд өгүүлбэрийг гүйцэн. За, тэгээд тохирох хэлбэрт хувиргахдаа бүгдээрээ хаалтны гадна буюу төгсгөлд одоо ямар залгуур орсон байна вэ гэдгээс шалтгаалж үйл үгээ хувиргаад тэгээд утгаа гүйцээ. Хамгийн гол нь утгаар нь гүйцээж хувиргах ёстой. За, жишээг харъя. Ширио окуру мае ни жүүшо о каконин шите кудасай. За, майни гэдгийн өмнө үйл үг толгч хэлбэрээр орох учраас окуримас гэдэг өгөгдсөн үйл үг нь окуру болсон байна. Харин кудасай гэдэг хэлбэрийн өмнө үйл үг зааварчгүй толгч хэлбэрээр ордог учраас каконин шимас гэдэг үйл үг нь каконин шите кудасай хэлбэр рүү шилжсэн байна. За, энэ маягаар энэ 7 дугаар дасгалыг ажиллахдаа биднэрт 13 дугаар хичээлээс хойш бүх үйл үгийн хувирал одоо хэрэг болно гэсэн. За, гол нь харилцан ярианыхаа утгыг сайтар ойлгох хэрэгтэй. За, 1-р харилцан яриа. Коно заши ситемас мо ii desu ka? За, коно заши гэдэг нь энэ сэтгүүл гэсэн үг байна. Ситемас хаян тий? Мо ii desu ka гэдэг нь болох уу гэж. Мо ii desu ka гэдгийн өмнө үйл үг ямагт тэ хэлбэр дээр хувирах учраас ситемас гэдэг үйл үг нь ситете болно. Коно заши ситете мо ii desu ka? Энэ сэтгүүлийг хайж болох уу? За, хариултыг харъя. Чотто матте кудасай. Түр хүлээгээрэй. За, үйл үг маань ситемас гэдэг үйл үг маань байна. Майныг ороод ирсэн. Тэгэхээр энэ бол заавал толгч хэлбэрээр байна, тийм ээ. Тийм учраас ситеру майни хайхихаа өмнө мо ичидо дахиад нэг удаа. За, юмимас гэд хаалтны гадна тай дэс гэж байна. Тай дэс гэдэг нь 13 дугаар хичээлээр байдаг хүсэх хэлбэр тий. Тэгмээр байна, ингэмээр байна. Тай дэс гэдэг нь үйл үгийн мас хэлбэрийг дараад мас хэлбэрийн оронд ордог учраас юмитай дэс. За, өгүүлбэрээ бүтнээр нь уншвал мо ичидо юмитай дэс. Би дахиад нэг удаа уншмаар байна гэсэн утгатай болж. За, өгүүлбэрээ бүтэнгээр нь харилцан яриагаа харъя. Коно заши ситете мо ii desu ka? Чотто матте кудасай. Ситеру майни мо ичидо юмитай дэс. Энэ сэтгүүлийг хайж болох уу? Түр хүлээгээрэй. Хаяхын өмнө дахиад нэг удаа уншмаар байна. За, 2 дугаар харилцан яриаг мөн саяны одоо хийсэн шигэ ажиллана. За, асуулт нь пасокон о каймас. Хаалтны гадна тай дэс гэсэн залгуур байна. Тэгэхээр энийг бүгдээрээ ойлгохдоо би компьютер худалдаж авмаар байна гэх учраас кай тай дэс. За, тэгээд ясуй мисе о имаска ширимас гэдэг нь мэдэх. Имаска гэхээр мэдэж байна уу гэсэн утга үүсгэж байна, тийм үү? Тийм учраас тэгж байх, ингэж байхыг тэ хэлбэр дээр хувиргадаг. Тийм учраас ширимас гэдэг үйл үг нь шиттэй болно. Ясуй мисе о шиттемаска? Хямдхан дэлгүүр мэдэх үү? Мэдэж байна уу гэж асууж. Хариулт нь Ниппонбаши ни такусан аримасу кара ишони икимас. Хаалтны гадна машоо байна. Машоо гэдэг нь үйл үгийн урайлан дуудах хэлбэр тийм. Тэгээ мас хэлбэрийн орон залгадаг учраас икимашоо болгоно. Утга нь Ниппонбашид олон байдаг учраас хамт явцгаая. За, тэгэл мөн адил каймас хаалтны гадна майныг орсон. Майнигийн өмнө үйл үг ямагт толгч хэлбэрээр орох учраас кау майни худалдаж авахынхаа өмнө ирона мисе о. За, янз янзын дэлгүүрийг мимасын хаалтны гадна кутуга дикимас.
готуга дикимас өмнө мөн адил үүлүүг тарь бичгийн хэлбэрээр учраас мирү готуга дикимас ёо. За хоёрдугаар харилцан яриг нийтэд нь уншъя. Пасокон о кайтай дес. Ясуи мисе о шиттэмасу ка? Компьютер худалдаж авмаар байна. Хямдхан дэлгүүр мэдэх үү? Ниппон баши ни такусан аримасу кара ишшони икимашou. Кау маe ni iroiro no mise o miru koto ga dekimasu yo. Тийм ээ. Ниппон баши дэх олон байдаг учраас хамт явцгаая. Худалдаж авахынхаа өмнө янз янзын дэлгүүрүүдээр харж болно шүү. За, 8 дугаар дасгал маань асуултад хариулах. Хоёр төрлийн асуулт байгаа. Асуултад хариулна. За, асуултад хариулах нь бол чөлөөт байдлаар та бүхэн яаж хариулж болно. За, би бол жишээгээр хариулсан байна. За, 1-р асуулт. Нихонго де утау кото ga dekimasu ka? Япон хэлээр дуудуулж чадах уу? Хай, декимас. Ие, декимасен. Тийм ээ, чадна. Үгүй чадахгүй. За, мөн хай, утау кото ga dekimasu. Ие, утау кото ga dekimasen гэх мэтчлэн янз бүрээр хариулж болно. За, 2-дугаар асуулт. Донна гайкокуго ханасу кото ga dekimasu ka? Ямар гадаад хэлээр ярьж чаддаг вэ? Эйго эсвэл нихонго о ханасу кото ga dekimasu. Англиар ярьж чадна, японоор ярьж чадна гэх мэтчлэн хариулж болно. За, ингээ хүүхдүүдээ гэрийн даалгаварт өөрсдийнхөө өмнө нь ажилласан энэ давтлага ажил 8 одоо энэ баттгах дасгалыг хэрхэн зөв ажилласан бэ гэдгээ нягтлж шалгаж үзээд за тэгээд дэвтэр дээрээ тэмдэглэгээ хийснийгаа алдаатай хэсэг байсныгаа багштай зөвхөн алдаатай хэсгээ би энийгээ зассан гэдгээ үзүүлээд зургийг аваад классрумээр явуулаарай. За ингээд дараагийн 7 хоногт 19 дугаар хичээлээр уулзъя. Түр баяртай.